За яг энэ тухайлсан малчны хүүтэй холбоотой асуудал дээр Инктави ерөнхийлөгч жоохон бодиттой юм хэдүүлээ ярих хэрэгтэй шүү. Одоо энд та биднийг олон хүн сонсож байгаа. Энэ зээлийн хүүг буулгана гэдэг асуудал нэг асуусан асуултанд нэг тийм аргалах маягтай тэр одоо ингэж байхаа одоо болмоор. Яг байгаа юмыг бодитоор нь яриад болохгүйгээ шулуухан хэлцдэг гэдэр байхгүй бол та бидний үгийг энэ Монголын мянган малчин сонсоод сууж байгаа. Энэ хүүний буулгах асуудал дээр малчдын зээлийн хүүг бүтээл төрөөс мөнгөний тогтмол өгж байгаа Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг л буулгаж чадахгүй байгаа шүү дээ. Яг бодит байдал маань. Тийм учраас хэдүүлээ ингээд нэг жоохон бодиттой юм ярихгүй болохгүй. За малчдын тухай дараагийн нэг хууль бол энэ малын эндэлчүүлсэн даатгалын хууль. Энэ дэлхийд байхгүй ганцхан манай Монголд байдаг хууль. Тэгээ энэ хууль бол одоо бас 14 онд батлагдаад 26 он гэдэг чинь 2-3 10 хэдэн жил ингээд өөрчлөгдөөгүй явсан. Тэгээ миний би ажлын хэсгийг ахлаад ингээд нэг юм ямар ч байсан өөрчлөлт малчтын өсдөг одоо тэр 6% одоо 4 дээр нэмж хасах нь нэг болгоод аймгаар биш сумаар нь болгоод гэд ингээд өөрчилсөн. Гэхдээ яг энэ хууль маань бас яг малчтад амьдрал дээр хэрэг болоод байгаа юм гэвэл бас төдийлөн байхгүй л байгаа. За яг энэ хуулийг бариад тийм учиргүй хөнгөлт үзүүлээд байгаа арилжааны банк байхгүй. Байхгүй яг бодиттой байдал нь. Та манай банкнд даатгуулах юм бол таны юуг жоохон хөнгөлж өгөө гэдэг л тийм л одоо харилцаа ойлголцол явж байгаа шүү дээ. Малчид энэ сууж байгаа. Тийм. Нөгөө талдаа хэдүүлээ энэ бол нөгөө даатгал чинь яг малчдыг даатгахыг хүсдэг газар гэж бас байхгүй. Гадаа нь байгаа л одоо тэр машины даатгал гэж хөөцөлдөд байгаа болохоос биш малчны хотонд байгаа малын даатгадаг тийм компани гэж одоо байхгүй байгаа шүү. Тэгэхээр энэ одоо малчдын одоо даатгуулчвал одоо 3-4% бууруулна гэдэг арай мэдхгүй өнөө маргаашндаа бол би хэрэгжинэ гэж бодохгүй байна. Харин зүгээр энэ малчдын хуулийг хэрэгжүүлэх тал дээр ялангуяа тэр малчны хуулийн тэр 4-р зүйл заалтыг хэрэгжүүлэх тал дээр арилжааны банкуудтай хамтраад тийм зээлийн багц гаргуул өдр гэж яах вэ гэдэг тийм л юм одоо яригдуул арай илүү бодиттой болно доо. Одоо тэр тулгамдаад байгаа олон асуудлууд байна шүү дээ. Тэр дулаан хашаа хороо яах юм? Одоо юугээ гар утасны сүлжээгээ яах юм? Гэдэг энэ олон асуудлуудыг ер нь малчин хүн нэг ая тухтай амьдрахад ийм юмнууд хэрэгцээтэй байна. Энийг ингээд нэг багцлахад төдий хэмжээний мөнгө орохоор байна. Энд нь зориулсан уян хатан зээлийг бодлогоор олгоод заавал 4-5 биш тухайн нэг малчин өрхөд зориулаад ингээд олгодог зээлийн багц гаргаад тэрэн дээрээ харин бодлогын хүү мүүгээ нааш нь чааш нь болгоул яадгийн гэхээс биш малын тэгэхээр бол мэдээж орон нутагт яг энэ малчны тухай хуулинд заасны дагуу хөнгөлөлтөнд нөхцөлтэй төрийн санхүүгийн үйлчилгээ гэдэг дотор бол банкны үйл ажиллагаанаас гадна бол даатгалын үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр бол илүү одоо энэ даатгалынхаа үйл ажиллагааг сайжруулж эрсдлийн үйл ажиллагаа юм. Нэг талаасаа буурах хамгийн боломж нь. Нөгөө талдаа бол энэ бол хүртээмжийн асуудал. Одоо буюу зээлийн багцын хэмжээ буюу тухайн үдэ аж ахуйн салбарт оногдож байгаа зээлийн одоо мөнгөн хөрөнгийн хүрэлцээний асуудал байдаг. Тэгэхээр бол нийт арилжааны банкн дээр байгаа одоо хадгаламжийн хэмжээ нэмэгдэж чөлөө тэр бол тодорхой хэмжээний зохицуулт бол хүүл хүртээмжүүл буурна хүртээмж нэмэгдэнэ гэсэн. Тэн дээр бол төв банк бол өөрийн одоо бодлогын зохицуулалтаа хийгүүд бол хүүг бол тодорхой хэмжээнд бол одоо юу гэдгийг одоо зээлийн багцын хооронд бол ингээ шилжүүлэлт хийсний үндсэн дээрээс шилжүүлэлт хийх тийм боломжийг бол арилжааны банкудад бол бид хүмүүс ярилцаад явж байгаа. Энэ дөр бол ер нь бол мэдээж зээлийн хүү гэдэг маань өрөө л яг эрсдлээс л хамаарч байгаа. Учираас бол энэ дэр яг одоо арилжааны банкыг одоо таанаас яг тэдэн хувийн хүүтэйг тийм зээлийг бол тэгж олгоо гэж бол банкнаас бол одоо тулгалт хийх нь бол бас тийм одоо юу гэдэг зөвхөстэй бол арга хэмжээ бол биш гэж бол үзэж байгаа. Бид хүмүүс бол энэ дээр малчны зээл дээр бол ямар байж болох хөнгөлөлт байна. Тэрийг бол малчдыг илүү санхүүгийн үйлчлэгэнд хамруулахад нь боломжтой одоо үйлчлэгээнүүдийг нээж өгөх тийм л зорилготой байгаад байгаа. Яг энэ даатгалтай холбоотой асуудал дээр бол яг одоо хэрэгжиж явж байгаа. Малын дэгчүүлсэн даатгалд малаа даатгасан тохиолдолд бол малчны зээлэн дээр бол төрийн банк, хаан банк бол хөнгөлөлт үзүүлээд явж байгаа. За 2.5
гэж бол би ойлгож байна. Тэр үед тийм байсан. За